Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн бэлтгэл үзүүлж байна. Хүүхдүүдийн маань дунд сүүлийн жилүүдэд дэлгэцийн хэрэглээ нэлээдгүй нэмэгдэж байна. Тийм учраас эцэг эхчүүд маань хүүхдийн үзэж байгаа контентын утга агуулгад анхаарлаа хандуулахаас гадна хэрэгжилж байгаа цагт нь хяналт тавих шаардлагатай. Үүний хажуугаар хүүхдүүдтэйгээ сэтгэл зүйн хувьд дотн харилцаа үүсгэж чадсанаар энэхүү эрсдлээс сэргийлэх боломжтой байдаг. Дэлгэцийн хэвтрүүлэг хэрэглээтэй удаан хугацаагаар явсан тохиолдолд өсвөр насндаа хүрээд арх тамхи гэх мэт юм бусад хорц зуршилд өртөг эрсдлээс нэмэгддэг юм аа. Дэлгэцнээс хамаарал хэмээхээ чимээгүй таахад дэлхийн маргааш шиг чимээг өрхнө залхиж байна. Магадгүй ажилдаа түүртээд таны хүүхдээ эрхлүүлэхээр өгсөн гар утас тань маргаашийн амьдралыг хүүхдээс чинь эсвэл танаас бүр биднээс булааж байгаа юм биш үү? Аав ээж нараа. Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтээс